За. 2-1 говь амархаар ирлээ. Энэ тэнэг юм авчаасгүй. Шавжээ хаалаа гэд үйл та жоохон хөгшин настай балаа би. Тэг би ч өөрөө онгоцоо барьж ирсэн болохоор би амар ядарсан. Онгоцоо барьж ирсэн. Би бас давхар тэр онгоцондоо үйлчлээд байсан болохоор би сая тэрийн шууд идэл явж байгаа юм шүү. Авж өгөхгүйгээр. Юу ч идэ. Бүр идчихэд аваад явах юм шүү. За өнөөдөр зөвхөн боорцгны дэглэмтэй шүү. Надад ч 10 гурилтай. Юу яах шиг байна? Юу вэ? 10 гурилтай басна. 10 гурилтай. Гэхдээ гадуур нэг юм байна. Шоколадтай л байхгүй. Нүдэншилтэй хоолд гэрээд стилтэй байдаг юм уу? Үгүй миний бүр ингээ зүгээр яг нэг өглөө сүнс ирээгүй. Яг муухай яах. Ашиглаж зүрч гэж яриад муухай. Тэгээд муухай муус би мэдээ. Би өглөө хогийн мэдээ байхгүй. Яг нэг ууц шиг. Өдөр гайг болчдаг гэж яаж мэдэж байгаа юм. Өдөр зүгээр гайг болохгүй чи зүгээр дасчдаг бол яах юм бэ? Дасчдаг байл яах юм. Ваа яа. Өглөөний цайны сонголт бол гоё юм те. Буфе өглөөний цаашаа төрлийн өглөөний цааш. Монгол хүмүүс нь монгол юм адчж болж байна. Европ хүмүүс нь English breakfast адчж болж байна. Айгүйх бичдэг те. Нөө. Энэ дэс айгүйх бичдэг те. Найдвар дээр. Өдрөө доос. Хааврах юм. Юу мэдгүй одоо төлөвлөний дагуу хампаас гарах юм шиг байна шүү дээ. Гарыг? Иргэн тарайж яаж говийг үзэл дээ тий. Гараал хайчил. Нэг гоё юм байгаа хаа. Хамс. Энэ хүмүүс юм шүү дээ. Хүмүүс жоо намаа цаа. Өглөөний цай их гоё шүү. За. Сайхан. Өглөөний мэд. Өглөөний цай маас та гоё л шүү дээ. Чи намаа ингэ сэлдэж юм. Зүгээр шүү дээ. За одоо гурлаа болохоор манай гольфийн талбайг авч танилцсан. Манай гольфийн талбай болохоор ерөнхийдөө талбайн сургалтын зориулалттай, бэлтгэлийн зориулалттай юм 25 хязгам 50 хэмжээтэй. Энэ гольфийн талбай юм байхгүй юу? 골프장 규격이 25m에 50m 규격이라고. Ингэж энэ манай гольфийн талбай нь өөр яг мэрэгжлийн буюу манайх солонгос хэлгүй би өөрөө солонгостой байхгүй. Тэгээд гольф маань өөр яг юм гоё учраас ингэж гоё байгаад. За зүг орж олоо. За хоёроо өнөөдөр манай гольфийн мэрэгжлийн талбайг танилцуулъя. Говь орчин бүсийн нутагт гольфийн талбай анх удаа хийгдэж байгаа. Энэ бол үнэхээр олзуурлах ёстой зүйл ээ. Энд амрах гэж ирсэн хүмүүс ч гэсэн ингэж сайхан гольф зохиох юм гоё юм бүрдэж байгаа. Ямар юм бэ? Тэгээд би үзгөө. 자, 그러면 시작 좀 해볼까? 그러면 가장 기초적인 것을 내가 알려드리겠다고. 자, 비 хамгийн ихэнд мэдчих хэвээр юмнуудыг та нарт тайлбарлаж өгье. 그러니까 이게 퍼팅 연습장이라고 생각하시면 돼요. Энэ бол зохиж оруулах юу хамгийн сүүлийн нөгөө нүхвэ гэж тооцоод болно гэнэ. 자. 퍼팅 연습장은 지금 제가 저쪽에다 타석을 그냥 만들어놨어요. 뒤에다가. 그 тэнтэй старт хийх газрыг чигээ тавьсан байгаа. Тэндээс нааш нь. Эхлэх цэг нь тэндээс эхэлнэ гинэ. Ой надад бол энэ бол гоё санагдах. Энэ бол хүчтэй зөвхөн гоё доо. За хөрөдөө нэг тайлбарлаад ахыг гинэ. За зүгээр энгийн тоглогч нар зогсох юм бол энийг бол нэг 200-аас 250 м зогтдог гинэ. 그러니까 일반 아마추어들은 뭐 100m도 나가고 150m도 나가는데 анхны тоглогч нар бол нэг 100-аас 150 м л зогч чаддаг гинэ. 사이즈대. Энэ хүчний спорт иш аахгүй нөө юугээр. 그래서
бөмбөг бит хоёрын хоорондын зай. За. Хитрхи ойртож болохгүй, хитрхи хол байж болохгүй. Хамгийн өөртөө тохирсон зайгаа авч байгаа зохино гинэ. Хөвчлээ шууд зогтхгүй ингээд яаж зогох вэ гэдэг нэг зохиураа ингээд бариад хэд удаа ингээд басгал хийдэг гинэ. Зогч ийн гэж бодоод өөрийнхөө нөгөө юугаараа сэтгэлээрээ Таслаа хийж байна. Би ягаад энийг ингэж зориудаар авчирч тавьсан гэхээр зэрэг тэр улаан хэсгийг он чадчихайвал үнэхээр сайн өөрийнхөө нөгөө нэг юу зорьсон газар руугаа зогч яана гэсэн үг ээ. За мэдээ. Та үзье. За дахиад хоёрыг нэг зохиол үзье. Та үзье. Та үзье. Агч хураа шидчихв. Ийш. Гэх юм бэ зү? Оо энэ хамгийн эвдээ ажиллаа энэ хараа. Хамгийн юм эвдээ ажиллаа. Гэтэ ихлэ үзгэсэн шүү дээ. Би үзэж байгаа шүү. Чи тэгээ наа энэ хавж байгаа юм. Тэгэн тийм. Үндсэн байрал маань өөр яг ингэж. За. Воо, ондгүй. Чи сая зогсноо зөвөр үзсэн үү? Таныг үзсэн юм аа. Шалгасан. За одоо гэж хэлээ. Оо! Бөмбөг онсон гэхдээ анхны удаа гэхэд цохоор хүн хоёрын зай чи өөрөө юу штэ? Юу штэ тий? Хоот! Ерөөсөө ийм л хүн шүү дээ харсан уу сая? Даг гэдэг. Онохгүй байсараа. Миний яд тэр цаанаас. Сайныг гэж дээ яг бүр трейлер дээр орлоо. Энэ болохгүй юм шүү. Энэ хой ажиллахгүй юм шүү. Энэ цохооронд байгаа юм биш үү? Чи айгу юу юм шүү. Оо! Ама! Та чи гольф юусэн хүн биш. Сонссноо чи ингэж дуурах ёстой гэж байна. Чи сонсож байгаа юу? Ингээ. Баярах. Хоёул тэрийн сэнэрхээ. Наа чи хэцүү мэд. Өөш юу яах вэ? Хоёул нэг үзчихв. Наадтай үзмээр байна. Энүүгээр үү? Тий. Энд үзэхгүй тэнд үзье. Хоёул зүгээр хэн энэ хавьд. Хоёул бол энд бинд худлаа штэ. Наа чи энэ том дээр хин онох вэ гэдгийг үзчих. Наа чи улаан хилэн болно. Онсон оноогүй камера шүү. Хамгийн батааны шүү дээ. Хоёул шууд энд үзье. Ойроос үзье. За тэгье. За тэгье. За, би цааш үзье. Таних. Үгүй би ногооноо зөвхөн. Та цаанаа. Нийс тайгүй ядрах. Чамайг хожигд нөр юугаарч яхав тий. Гөө би өөр бургасаар зогсож яхав тий. Шалны мод байна уу? Би шалны модоор хожиж үзүүлэх үү нэрээ. За, хурдлаа. Би энэ чи ихлээд юу яа гэсэн. Ингээ цохоор бөмбөгөө мэдэр гэсэн. Яар тий. Харин хөгч үү? Тэгтэл энэ ч бас амар боломжтой болчихлоо шүү тий. Бараг орчлоо шүү. Санийх бол бараг орно шүү. Нэг. Оо бас арай зөлчл. Ер нь л энэ ардаас сүнх мөх зөөдөг юм байхгүй юу? Та зүг үү? Арай хол яаснараа. Ондогтой байх шүү. Тэ гоё юм тий. Сонирхолтой юм тий. За эхлээ захадгаа. Хуцалгүй юу? Хуцаад ирээ өөрөө дотроо хэлээд. Сонирхолтой мэн гэдгээ зөвхөн өөрөө аваад. Цохоо ёо. Энэ айгүй муухай яриа тий. Ингэж яаруулдаг юм уу энэ өрсөлдөгч нь? Өрсөлдөгч нь гэж яаруулдаг үстэй. Би одоо ингэ таашаалаараа зохино үстэй. Тийм гинэ. За. Та минь цагалцаа. Е! Одоо хол явж харах байхгүй шүү одоо ирээ. Яа энэ хол явуулчих. Энэ одоо айгүй мага үрчгэр юм аа. Юу гэсэн юм бэ? Байгаль чи өөрөө. Сайн хавраа авч чангах шүү. За ингээ хоёр зогсон шүү. Жогод хэл. Бильярд дээр идэгдэж штэ. Жогод хэл. Жог хавч. Орчим шүү. Чи ой, сая ийш штэ. Миний тайван бай гэ тэ. Бараг л. За одоо ингээ чи оруулахгүй би тэгэл батны холчлоо. Батна шүү. Энд баларлаа да яана. Харин.
Ахаж хожин лөө гэсэж байгаа. Саяо. Ахын нь яаж жаргаж байгаа л оруулж. Гуугаад чамаг оруулж. Сая энэ тэгэлж энэ туг мөгийн ойртохоор нь ардгүй мүү хөөе. Туг нь байхгүй байдгийг биш үү дээ. Тугандаа сая зээглээд яалаа. Тугандаа биш сая нөгөө бильярдаар л цэвэрлэх гэж байгаа юм л. За хашаа. Хожооч. Би нэг ямар амарх юм бэ те. Хүчтэй ирэх. Ап. Сая би ийшээ яадаг л. Гэтэ чи угаасаа анханасаа цохоод бүр тийшээ яалаа да. Харин тийм. Одоо би эндээс За осоо. чи наадхагаа оруулчул яах вэ? Яг бага юу яа. Бас тэ бага юу яа тал өртөн өөр. За ингэ давуу тэглэг үүсгэе те. Энэ юу гэж байгаа? Ой санийтай адилхан юм уу? Йоо за одоо цохиурандаа байсан гэх чинь. Үгүй зүгээр. Аймаа. За тавь. Бүр мөрөн дээр гар цуунаас те. Юу мөрөндөө гаш тийч. Бүдэн доор нэг лөө. Нэг тал тэнийг талаас нэг гэсэн. Тэ цогсон үрсэн за. Өө чи юу ахгүй тааж бас. Ягсан. Чи цүнхээ аваад явахгүй яах вэ? Ягсан. Ахын цүнхээ аваад явна шүү дээ тийш. Өөрүүлээд. За солиолээ. Өөртөө ажиллаудаа намайг зоох чинь гээд Оо миний өөч явахгүй шүү дээ. Хурд яв. Чүү гэдэг нүксэр. Наатай Ой чи амгаа зовлонтой байна. Чүү. Яваач. ёо ингэ л явж байгаа юм шиг үү? Яваач шиг. Йоо. Энэ бол ямар ч тийм. Энэ бол үнэхээр амар Шийдвэрлэж байгаа юм хэцүү шиг шийдэл санагдахгүй. үү? Энэ бол амар хэцүү шийдэл үү? За амжилт хүсье. Оо яа. Сайхан шийдвэрлээ. Гольф сайхан байдаг юм байна. Хичээгээрээ залуучуудаа. цаашдаа гол тоглох гэж бодож байгаа бол Гэтэ хүн үр сураарай. говьд ирээд гольф тоглох гэдэг чинь бас гоё л. Говьд ирчээ те. Тийм байна. Хотод тоглохгүй байж тээ говьд ирээд тоглож байгаа шүү дээ. Тэ гоё юм аа. Гоё юм шүү. Янз бүр байдаг. За энэ хоёр өнгөлөг гөрүүл маань болохоор яг Авдрын нуруус Барс болдыг гэдэг нэртэй Монголын газар нутгаас яг энэ хажууд байгаа Авдрантын нуруу гэдэг газраас анх ясан олдчихсан ийм өнгөлөг гөрүүл байгаа. Яг бодит хэмжээгээр нь манайх ингэж хийлгсэн байгаа. Энэ одоо хэдэн метр бол дэшээ? Тийш 8 м. Юу тийм. Тий. Энд нөгөө яг нөгөө төдөөтэй амьтдуудын нэг төрөл нь шүү дээ. Тий, ер нь нэг төрөл. Төдөөд гардаг бүр уртын нэг төрөл нь. Зөвхөн Монголоос олдсон. Тий. Яг Монголоос олсон Авдрантын нуруунаас олсон болохоор Авдрын нуруус гэж нэрлсэн. Тэгээ Барс болд гэдэг хүн олсон болохоор Авдрын нуруус Барс болдыг гэдэг нэртэй. Ийм Дэлхийд яг энэ нэрээр явдаг. тий, дэлхийд яг энэ нэрээр явдаг. Ийм унаа явж идэг бол саахгүй те. Наадмаар ирчээл. Наадмаар өндөр дин завруудтай ирчээл. Тэгвэл энэ заврын уралдаа болдог байж таараа. Оо, инглизийн завар болдог. Яг Монгол дин завар. Монголын завар болдог гэдэг. Тий. За энэ болохоор яг динзаврын маань өндөг байгаа юм. Тэгээ динзавр яг анх өндөг тэдэг гэдгийг ер нь 1922 онд яг палеонтологийн хүрээлэнгээс Монголоос анх динзаврын өндөг олоод динзавр ер нь өндгөлдөг амьт юм байна гэдгийг хамгийн анх нээжсэн. Дэлхийд. Яа, дэлхийд тэр ярьдаг. Дэлхийд ийм одоо ийм. Тэгээ ер нь тэр олдураас хойш ерөнхийдөө дэлхийн нийтэд динзаврын мэдээлэл ерөнхийдөө айгүй их дэлгэрж ирсэн гэх юм уу? Яг одоо энэ амтны өндөгний дуурайлан тийм үү өөр амтны заврах юм уу? Энэ амтны өндөгний дуурай юм л шүү дээ. Тэгж ярих юм бол энэ өндөгч өөр яг бод хэмжээ юм. Тийм бодит хэмжээгээрээ. Энийг хүүхдээр л гоё юм бэ. Ингээд бас нэг ийм юм. Энийг гоё тайлбарлаа тий. Тийм. Тэгээ яг малтлагын хэсгээр очих юм бол яснууд байгаа хгүй юу? Тэгэхээр өөртөө болов гэж очие л доо. За очие. Яа. За энэ тийм байгаа гинэ. За энэ дотор болохоор ингээд 5 төрлийн динзаврын 15 нэр төрлийн ясыг ингээд булцсан байгаа. Одоо танисаа ярьсан нөгөө T-Rex гэдэг байгаа шүү дээ тий. T-Rex-ийн шүүд тэгээд нөгөө нэг нурууны яс мас гэдэг ерөнхийдөө 15 нэр төрлийн ясыг булцсан байгаа. Энэ ингээд булцсан байгаа. Тэгээ энэ булцсан байгаа. Тэгэхээр тойрын чинээс өөрсдөө хүсэх юм бол малтлаг хийгээд ясыг ингээд олж болно. Гэтэ тэр яс чин
яг бод биш үстэй. Бодит биш нөө палеонтологийн хүрээлэнгээс зөвшөөрлийг аваад тусгай хийлгүүлсэн. Өөрөөс хаж хийлгүүлсэн нөгөө амарчад ингээ гэр бүлэрээ ирэхэд хүүхдэд зориулсан. Тийм хүүхдэд зориулсан. Аагаар ясаж болно шүү гэдэг. Одоо тэгээ буцаж нуугаа тий. Тийм. Аа Тэг гадны хүмүүс бас ирэхэд их сонирхолтой. Сонирхолтой л. Гэтэ яг хаа нуугыг нь хийж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ч эвдэлч гэж жоох эвгүй юм байна тий. Тэгээд ингээ ийм нарийн юмар ингээд идэг юм биш. Тэг баг л та. А энэ бол ясны яс байна. Энэ нөгөө булууны яс биш үү? Юуны болов юм? Дургаар тий. Энэ нөгөө авдрануусны булуу гэд. Өө тийм ээ. Харин нэг үзүүр нь байсан юм а байсан. Чи тийм том болоо яваад. Энэ бол одоо энэ хэсэг юм шиг байна. Одоо юу гэдэг юм бэ? Сарваны дэдлийн хэсэг. Одоо нэг амтны мөө Энэ бол энэ нэр шиг. ихтэй нэрээс яг юм гэр бүлэрээ ирээд хүүхдүүдээ ингээ гоё эсрэг оруулчихд гоё юм те хөл нүцгэн 100 дулаахан те. Тэгээ ингээд юм олоод сонирхолтой байгаа те. Би өөрөө тийм их юм томлог юм Булууны яс оломтгой. тийм юм шаантлаг л. Ийм булуулаг юм байна. Чи ийм маллах саллах хийж байгаагүй юм уу? Малтлал хийжсэн л хөө юм байл та. Чи интлийг гараараа авах та. Ийм хүрз мөрзэр нөгөө идэх чи нөгөө нэг юм нөгөө телевизээр ингээл үзэхээр ингээд нэг юм ингээл биегдээл ингээд багсаар энэ ясын гимтэхгүйгээр ингэж ухаж олно гэдэг нь өөрөө их ажил юм бэ тий. Энд ихтэй нэг ийм амтны хэлбэр гараад байгаа санагдаж байна. Чамд санагдахгүй л тий. Чи тэр зүгээр тэр том шороог нь ухах. Зүгээрээ юу санагддаггүй тэнэг хүн болчих юм. За энэ нэг юм олсоо. Энэ нэг юм бос түрүү олоо шүү дээ нэг. Түг олсоо. Гэтэ энэ чинь бүтэн ийм яг чиний төвний хэлдэг шиг дээшээ хөвтсөн ч юм уу нэг тийм юм. нэг хөвтөж байгаа л нэг юм байна да. Яг галуу юу лэл пүн гал бүгш бөө юм болол галыг гэд ингэсэн шиг. Иш зулцаг юм шүү дээ наачаа. За энэ амтны Зулцаг нь биш зулцаг нь байна. марагч нэг юм ухахаар амар хөө. Бочтер энэгүйс сенаторын зургийг авъя дэртэ утсан дээр гаргаад. тэгэхээр Динзавр чуудаа. ингээд өмнө говийн эрхэм мөндөд динзавр чаа. Та бүгдийг бид хоёр олсоор явах болно. Үргэлжлүүлэн та бүгдийг олох болно гэдгээ үүгээр хамж байна. Гэтэ гоё юм би те. Гоё байна. Тэстэ гоё юм. Та хоёрт малтлаг хийхэд хэр санагдав? Гой санагдав. Амар сонирхолтой байна. Тэр айгуу сонирхолтой байгаа юм чи хүүхдэд бүр сонирхолтой байх юм байна. Тэгээд ингээд удаан те бүр гимтэхгүй гимтэж болохгүй шүү гэд анханаас нь хүүхдүүдийг энэ ил рүү халуун ил рүү ингээд оруулчих юм бол нөгөө хөлний аркеттай байгаа майжгийн тэрийн хүүхдүүдийг чи ингээд эсэндээ тоглуулчихдээ шүү дээ. Удаан тоглолдгүй шүү дээ. Энд чинь бол нөгөө юм хайгаад удаан байчих юм юм. Тэгээд их л гоё юм шүү. Сонирхолтой л юм. Гурлаа манай ресортын бас нэг хэсэг болох Марс Ариатай танилцсан. Марс Ария. Тийм. Сансрын нисгэгчийн тийм хэсэг байхгүй юу? Тэгээ тийч очихын тулд эхлээд гуруулаа. Сансрын нисгэгчийн хувц өмсгийн. Сансар нисгэн. За. Хувц өмсөн үү? Тийм. Би бас сансраа хувц өмсөн да. Бага мэн тийм үү? Бага. Танад? Тийм байгаа. Намгаа. Үнсэл та. Би хуучин Марс дээр бол яг иймэрхүү улаан байсан. Хуучин. За, окей. Түл инста гоё болох юм байна. Тэдэшээ ингээд босоод. Тийм. Тэгээд ерөнөд энэ бол үнэтэй. Марсыг төсөөлүүлсэн өмнө говьд зургийн хэсэг юм байна шүү дээ. Тийм. Тэгээд зураг авах хэсэг юм байна. Тэмээ өрөвдөлсөн шүү дээ. Би нэрээ тэмээ онж үзээгүй шүү дээ. Баярах. Дэжин шалд юм уу ч үү?
Төөлчүүл яана бүр амин. Өө огш. Төөлөн шүү дээ. Юу төөл. Харин тий. Тэмээний чи одоо саман. Жолоо яа тий. Яг морьтой адилхан л жолоо. Энэ ч нөгөө машины өрөөс гэж юм гээд. Тэгэд Зогсоогоо. амын яа тий цаашаа Наадах баруун руу тачт юм уу? Нэгсгээ тачт юм уу? Би онхол юм шүү дээ. За дээл хоёлоо. Ооч. Оо тий. Оо яцт. За. Тэмээ явдаг. Одоо би тэрийг хариулаа. За одоо гурлаа нөгөө нэг баян цаг руугаа очиж баян цагаа үзье. Гүй юм уу жуулч ч юм уу үзэх юм ихтэй байх уу? Бид хоёр яг нэг тийм жуулч шиг байгаа тийм. Тэмэр Одоо хайчлыг нэ. Баян цаг. За. Баян цаг дээр нар шингэхийг харчаад. За. Яг капсул руугаа явах уу? Тэгээ. Капсулдаа очив. Би нэрээ сонноос амьдралдаа анх удаа тэмээ онж үзлээ. Би бол 2 удаа. Манай одоо ирж байгаа өмнөх нь зүрхний хилэн дээр тэмээ төлөөлөө. Кинон дээр тэмээ төлөөд. Тэрс алсан шүү дээ. Амар шүү. Тэрийг бол эдгсэн бас яхаа номхон юм бэ нөө. Оо ихийн тэнэг юм байна штэ зал. Үүлээд байна штэ. Зөндөө унсан гэд үүлээд байна. Гомдоод үүлээд байна. Яа юундаа гомддгийг. Ваа юм шиг. Одоо зөндөө жуулч юм. За баярлалаа. Баярлалаа. Баа үгүй. Одоо шинээр жуулчид ирнэ. Ирэхээр нь унуулахгүй гээд үүлээд байна. За чи харин марин гээд маяглаад. За чи нулимайд бай. Нулимх гай. За баярлалаа. Ёй. За ингээд дараагийнхаа локейшн руу хөдөлцгөөе. Ер нь өнөөдөр ч арай салхаагүй шүү дээ. Тэ гоё өдөр байна. Гэхдээ нар марж эндээс жарган маргана гэж бас жангаах юм шүү. Үзэсгэлэнтэй юм аа. Дэлхийн шинжлэх ухаанд үлэг гүрэл өндгөөр үрждэг гэдэг хамгийн анхны үүрээр өөр хөрөлт 9 өндөгний олдуур 90 сая жилийн өмнөх өндөгний олдуур болсон. Нөгөө өндөгний олцгоос ч юм. Тий. Нэг асуулт. Дахианы өвөг эцэг нь динзаавар мөн те? Дахианых. Юу дээ? Тий. Тий, дахианы өвөг дээдсэн динзаавар гэж үздэг. Тэр. Баярлалаа. Тэгээ ер нь яалаа хүмүүс бас ингээд бичлэгээр үзээд яг тэр мэдрэмжийг энэ одоо бид хоёрын мэдэрж байгаа мэдрэмжийг ер нь бол авч чадахгүй байх гэж бодож байна. Гэхдээ яг харагдах ер нь бол аливаа байгалийн гоё тогтцыг өөрийн нүдээр хараад одоо нэг зүгээр утсан дээр зураг авахаасаа илүүтэйгээр яг өөрөө тэр юуг мэдэрж ин тэр мэдрэмжүүдээ ер нь хадгалж авах нь яг тэр байгалийн үзэсгэлэн аяллаа гол зорилго байдгийн болов гэж би бас боддог шүү дээ. Ингээл гоё тал тий. Одоо энэ мэдрэмжийг бол авч чадахгүй шүү дээ. Энийг бол камераар уцаар одоо хичнээн гоё камер, мундаг камераар ингээд авсан ч гэсэн хамгийн гол юм чи яг өөрийн нүдээр энэ биеэр мэдэрж байгаа энэ салхийг хоёлаа тэнд хоол идэх юм шиг. Буцаагаар мачиг багт хоёлаа. Ёо иста солиотой армачиг аа. Гэтэ хоёлаа одоо бас энэ яг хоёрын нэг болцоо болоод байгаа юм шиг санагдав. Би чамд ийм гоё юм үзүүлнэ гэж говь тавчраа байсан юм дөө. Би тань хэлээс тээ. Ахаа говь явъя. Говь явъя. Гой хоол идъя, болзоон дүрийг. Энд ирж бас монголчууд маань үзээг говь урж үзээгүй, баян цаг урж үзээгүй хүмүүс эндээ байдаг шүү дээ. Тий. Ер нь нөгөө тэр хүмүүс бол бас энд аялж ин аяллаа энэ кафег бас мэдрэмээр л юм байна. Бас энд бас ирмээр л юм. Энд яг ингээд оройн хоол иднэ гэдэг бол бас тэгээд нөгөө гоё л. Тэрийг гоё одоо ингээд ийм үйлчлэгээ нөгөө байгаа ш тий. Одоо бид хоёр яагаад энд ирнэ ингэж хоол идэх болсон гол шалтгаан чинь бид хоёр тэгрийг говь дээр амарж байгаа. Тэгээ тэгрийг говьхоо ер нь үйл ажиллагаатай танилцж бас хүмүүст танилцуулж байгаа. Тэгээ тэгрийг говь хамт олонд маань бас ийм гоё үйлчлэгээ сервис байдгийн байх шүү гэдгийг. Тэгэхээр яг одоо яг бид хоёр л суудсан байгаа болохоос яг энд ингээ хосоороо сууж болно. Тэг яг өөдөөс хараад ингээ нар жаргаж байгааг хараад би удахгүй их нэртэйгээ ирнэ. Би л ирэхгүй юм байл. Чамштай наттай гэсэн дахиж ирэхгүй хаа. За хооллоо. Гоё. Манай тоогооч ах бид хоёртээ үнэхээр сюрприз барьж байна тий. Барьж байна нэрээ. Үнэхээр кайфтай тий. Ярих малх. Хоолоо. Дараагийн хоол яа. За дараагийн хоол гээд. Нэг
Тэ хоол ихээс илүүдэгээр ингээд сууж явах ч амар гоё юм тий. Тэгээ хүмүүс тэгээд тэгэхгүй би нөгөө жишээлбэл аялын нэвтрүүл ингээд тэгээд байсан шүү дээ. Тэгээд байдаг шүү дээ. Тэнгүүт тэрэн дээр бас ингээд үг хэлэх үггүй болчиход тэр гадаадын байгалыг ч юм уу хараад юм хэлэх үг гарахгүй ингээд ангууд нь ямар сони юм ярихгүй тий юм ярьж чадахгүй ч гэдэм на байгалаа тайлбарлаач гэд. Үгүй энэ байгалыг чинь тайлбарлаж бол бас чадлаггүй маа. Харин боломжгүй шүү дээ. Зүгээр л ингээд өөрөөрөө мэдрэл тэгэл ер нь хамгийн гол юм чи ерөөсөө өөрийн биеэр очиж үзэхэл ер нь л хүн болсноо бид нар юу яах гэж энэ дэлхий дээр төрсөн. Тэгээ дэлхий ямар гоё үзэсгэлэнтэй вэ гэдгийг бас өөрийн биеэр л мэдрэх нь чухал шүү дээ. Италийн алдартай бас нэг шүл байдаг. Ялангуяа зуны үйлрэлд ерөнхийдөө илүү тохиромжтой гэсэн үг. Томато гаспачо гэж шүл байгаа. Би ч гаспачо амар дуртай. Энэ маань өөрөө бас 2-3 төрлийн амтыг эндээс мэдэрч болно. За дээрэс нь халуун болоод бас нэг энийг бас мөстөө одоо гэхгүй мөстөө одоо хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээ италичууд маань өөрсдөө бас энийг бас зуны үйлрэлд тэгээд одоо манай улаан дойл маань ер нь бол зуны үйлрэлд бол яг тийм сэрүүн чанарын гоё ногоо байдаг. Тэгээ ингээд хоёртой зориулаад өнөөдөр томато гаспачо зориулсан байна ингээд ямар гоё юм. Яастаа гоё. Экспечэд амар дуртай шүү дээ. Манай чи өөрөө нэг Итали гарах. Би ч өөрөө Итали хүн гэдэг. за баярлах ямар гоё. Энэгтэй зөвхөн битээ зориулаагүй өөр тэгрийн говь дэрж бүх хүмүүстэй зориулж байгаа гэсэн. гарах боломжтой. Тий, боломжтой. Total skills with whitefish. Яа, цаана. Тий. Анда Франц стилээр бас рисотто хийсэн байгаа. Тий. Рисотто маань өөрөө бас нэг Итали хоолны нэг төрлөөд. Тэгэхээр Францчууд өөрсдийн бас нэг стилийг гаргаад хийсэн тийм рисотто гэдэг. Маш энгийн хөнгөн. Түрүү нэг таргалах гэсэн яг манай 5 корс гэдэгт бол таргалах асуудал байхгүй. Калори багтай. Тэгтээ бас гоё амттай. Цатгалдах мэдрэмжийг бол маш сайн өгнө. Ногоон шаштай удаа идэнгээ. Уулалзах чанжаа хараад цонж ч идсэн байх үедээ үү. Гэрс дамаа. Гоё маа гоё. Үнэхээр гоё. Тэгээ юу камер зэрүүлээд яг ингээд тухтаад гээд бүгдийг зүсчихлээ. Говьд өмнө ингээд олон ирсэн. Яг ингэж те бас нэг амраад те юм үзээд ингээ гоё юм тухтаа сервис аваад те. Ер нь аялж байгаа хүмүүс бол бас энэ гоё үйлчлэгээнүүдийг нэг газартаа даатгachвал амар илүү гоё юм байна те. Яг хөвчнээ өөртөө бас хоолндоо хийгээд идэх нь гоё ч гэсэн бас зарим нэг тохиолдолд бас хийж чаддаг. Одоо нэг өдөр те 2 хоног ч юм уу хүмүүст нь даатгаж өчөөд ингээд өөртөө ингээ сууж байгаа чинь. Юу ч бодохгүй юу ч хамаагүй яриад. Кайфтай маа. Сайхан юм аа. Энийг үзэж байгаа хүн болго ямар их сайхан гоё юм гэдэг гээд байгаа гэдэг хэлэхгүй. Үнэхээр өөр үг алга. Магаар хэл амтаа те. Миний ах гэд. Хоёр дахь үндсэн бол буюу Surf and True буюу одоо Английн алдартай одоо 70 гаралтай бүтээгдэхүүн Tiger Prawn-тай гүн гол мах. За rosemary сүмстэй mashed potato дарсан мөхтэй. Хэвээ хэлэх үг алга. No comment. Гоё маа те. Гоё мөөс сайхан. Нэрээсээ хэлэх үг болтохгүй мó одоо энэ нэг хоёр худлаа сүултээ ингээд олон магтаад байвал худлаа юм шиг болчих та. Магтаад арга алгалтай гоё л байна л та. Тэгээ Монголдо ингээд гоё ингээд аялцсан гэж болж байгаа байхгүй тий. Тэр чинь ер нь гадаад малад бол янз янзын юм сервисүүд зөндөө байдаг шүү дээ. Нэг гоё орчинтой ресторанд те. Хоол идэх. Тэгчнээ энэ яг одоо хоолнууд нь ер нь бол бүх л газрын хоолнууд ер нь гоё байгаа шүү дээ. Тэгмээд орчноос болоод бас яадаг. Жоохон сонин газар ямар ч гоё хоол идэх нэг тийм гоё юм шиг санагддгүй ш надад. Би бол нүдэнэ идчихсэн шүү дээ. Орчно авахгүй. Чи ч өглөн шүү дээ. Даач биш хулахтай шүү. Түрүүл хамгийн хайртай ах トゥ хоёр гэсэн. Сүултээ одоо өрсөн. Хоолны удгийг өрцсөн шүү. Хүн ч тэгээд ирнэ. Идэх ч л төрсөн ант юм шиг байна. Дөө. Үгээд амттай мэдгчл төрсөн. Амьдэрдэг хог юм шиг байна. Дөө. Эрэхтэй хүмүүс хараад ингэж баярлах гэж. За юу вэ?
Яаж вэ? За корсолыг десертгүйгээр төсөөлнө гэж ерөөсөө огт байхгүй. Заавал амттан байна. За энэ маань яг өгөхөр үндсэн төрүүлж идсэн дөрвөн хоолныхоо шингэлтийг сайжруулна. Дээрээс нь амт төгсгөл гэсэн үг те. Тэгэхээр төгсгөл маш перфект байх хэвээр амттай, чимэн, үзэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг. Яг ингээл иймэрхүү хоолыг яг энэ газар Ингээд дээрээ гэр бүлийнхэнтэйгээ гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ байвал их гоё юм тэгээ байна. гаднаас зочид найзууд нөхөд ирсэн ч гэсэн бас гадны ханд бас ингээд тий Монголд ийм хоол идэнгээ ийм газар үзээ сууж улдсан шүү гэдгийг харуулаарай. Энэ дэр нь хизээ чинь мөө хөөсөн чихэр шатааж иддэг болцсон тий. Манайс үед бол ийм бол байгаагүй шүү дээ. Хамт би ямар та нарын үе биш. Одоо л хүүхдүүд бол энэ гал тойрол ингэж л суудаг гэж мэддэм л ч тий. Гал тойрохоор ингээл Би хүүхдүүдээс л мэдсэн шүү дээ. би бас хүүхдүүд Тарж ингэ содгийг. бид нар бол гал тойроод бүжиглээл орилдог л байсан шүү дээ уулал. Би бол энийг шууд иддэг хөөсөн чихрэл гэж бодсон. Тий тэгсэн чи харин ингээд шатааж иддэг юм л шүү дээ. Хөөе энэ чи шатаад байгаа юм биш үү? Оо ч амар хурдан шатаж идэ. За ингээд хэд хоног За хамт байсан. Говьд. Ах トゥ угийн болцоо гоё л доо. Би чамайг гоё амраа нэг хэлээвч. Би яри хэлээч. Надтай явал гоё байна гэж би хэлээч. Надтай хад ямар гоё байсан өнөөдөр. Оройны хоол мал. Классик. Тэтэс гоё байлаа. Гэтэ яг ингээл гоё гаалмал тийм гоё орчинд тэг ингээл ингээ харахад ихнэр үйл юм руу. Гэтэ таа гоох. Тэр л жоохон тийм. Бусдаар гоё. Жоохон үзүүртэй биш юм ээ. Заашлаа. Тантай ч гоё юм уу? Гэтэ амралт нь ингэж амруул гоё юм байна. Тойроод үзэх юмтай, хийх юмтай. Тэгэд амарж байгаа газар маань гоё тухтай. Одоо тэгээд говьд халуустай. Тэ. Air conditionтэй. Air conditionтэй. Тэгээд байгальд гадаа катерингийн хоолтой. Юу. Хоол нь 3 төрлийн Европ хоолтой. Юу. Би хийсэн шиг ярьж байна би. Тасархай айгу. Одоо л хойлоо бас л олон газараа аялал олон газараа явсан хүмүүс үстэй. Тэрэнд орох олонд орох хойлоо. Айгу бас боломж юм хаа. Боломж. Одоо л 21 аймаг бол тойрч байгаа шүү дээ. Ер нь бол тойрцсон. Тэгээд тэр цэсмэ яг юм байгалийн сайханд Монголдоо ингээд тэр гоё оройны хоол идэх юм тэрүүний тэр л айгу гайхамшигтай л ч тийм. Гэхдээ хамгийн гол нь байгалийн сайханд гэхээр нь байгалийн сайханд хүний сайхандаа гэх гэж байгаа юм ботсон чаа. Монголдоо ингээ гоё. Чи хүний сайхан биш шүү дээ. За бол яста хүний яста байж бол хамгийн сайхан биш үү нэр. Нөө сайхан байлаа. Өстө нэг сайхан амарч сайхан юм үзээд тэг гол нь юм 5 тухтай байх чинь л. 5 тухтай байх чинь сайхан тийм бай. Тэгэхгүй нэг тийм сонир байдаг шүү. Гэхдээ одоо ингээ нэг гоё юм үзээд гоё юм хараад ингээ гоё юм амтлаад гоё юм мэдрээд ингээ сууж хахаар ингээл гэр бүл бүдэгдэг те. Тэгж байгаа нэг гэрийнхэнтэйгээ ирээ да. Одоо ингээд дөнгөж шинээр байгуулж байгаа юм чинь те. Тун утахгүй дахиад. Тэгрийн говийн одоо өста хамгийн анхны хүмүүс л баг хойлоо ч те. Тийм шүү дээ. Одоо капсулд хонсон хамгийн анхны хоёр ихтэй хүн хойлоо. Үгүй ер нь ихний бөгөөд ицсэн юм ба. Ихний ицэх байгаасаа. За би хэлээ. За байгаль байгаль дээр очиж эрэгтэй хүнтэй яваад говьд 2 3 хоноо. Нэг капсул дотор та нар энэ ихнийх бөгөөд эцсих байг. Тэгээ хамгийн гол нь энэ баян цаг дээр хоол идсэн хоёр эрэгтэй хүний хамгийн ихнийх бөгөөд хамгийн сүүлийнх байг. Бусдаас онцгой юм гэвэл байгалийн сайхан байна. Говьд байгаа хамгийн анхны air conditionтэй хамгийн анхны одоо халдаг шалтаа капсултай. Одоо яг амралтын газар гэхээр л юу байдаг ч тийм тэгээд саксны талбай ч юм уу хөлбөмбөгийн талбай ч юм уу зүгээр тэр хүүхдүүдийн тоглоомын талбай байхаас илүү тэгээд бас их сонирхолтой байна л да. Ягаад гэвэл өдрийн тэр нэг археологийн үзүр ухдаг те. Тэнгүүт тэгээд дээрэс нь хүүхдүүдэд бас зүгээр нэг тоглоод өнгөрөх биш. Бас нэг юм шинжлэх ухаан оюуны тийм мэдлэг олгосон тийм тоглоомтой. Надад бол тэгж санагдлаа. Хүүхдүүд бас динозаврын талаар ер нь тэгээд дээрэс нь Монголын говь нутгаас динозавр ингэж олддог тухай
ойлголттой болох нь байна. Тэгээд дээрээс нь тэрийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш, өөрөөсөө тэр ясыг хайж олох гэдэг тийм нэг сонирхолтой байдлаар мэдлэг хоримтлуулж авахаар. Оо таньж бас мэдлэг хоримтлагтай шүү дээ. Оо ингээл юм динозаврын юм ингээл ясаг ингээл багсч яах ч юм уу ингээл хоримтлагтай даа мэддэж шүү. Ахыг ч юм уу нэлийн зузаан болж байгаа. Авдраниум. Энэ байгалийн сайхныг ер нь бол өөрийн нүүдээр одоо тэгээд энэ 5 тухтай газраар дамжуулаад та бүхэн маань үзэхийг хүсэх юм бол Тэгрийн resort-ыг сонгож ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ бит хоёрын одоо соголж наргаад хоолунд идээд ингээд байгаад байгаа энэ нь бол яг ерөөсө худлаа яриа бол биш. Бит хоёр ингээд өөрсдөө сэтгэлээ хилээд ингээд магтаж байгаа нь бол ямар нэгэн тийм худлаа яриа бол ерөөсө биш шүү. Та бүхэн маань өөрийн биеэр ирээд гэр бүлээ дагуулж ирээд мэдрэх байх гэж би бодож байна. Чи юу гэж бодож байгаа юм бэ? Тийм. Мэдээж бол одоо ингээд гэр бүлийнхэнтэй ирээд ямар өөрөө хэлний баярлалаа. Уг нь чи юу гэж бодож байна? Би болохоор ер нь бол хоолоос их чухал юм байна. Яг хөдөө хэр ийм амар гоё юм яг тансаг зэрэглэлийн хоолны үйлчлэгийг бол авч байгаагүй юм тий. Мэдээж ингээд гал дээр хийсэн хоол гоё л доо гэр бүлийн тий ингээд хийсэн найз нөхдийн ах эгчнэрийн хийсэн хоол гоё. Гэхдээ нэг өдөр нь ч юм уу 2 өдөр нь ч юм уу тий яг ийм мэрэгжлийн тоогочтой яг ингээд катерингийн үйлчлэгийг хаана ингээ говийг хүссэн газар очиод авчдаг шууд тэнд нь фришэр нь хийгээд шууд тавглаад өгчдөг тий зөөгчтөө үйлчлэгийг нь авчдаг. Энд чи өөр үйлчлэгээ авах нь айгүй гоё байгаа байхгүй надад л. Тийм тэгээд юу бол одоо юу гэдгийг те энэ тэнэгүүр явж байхад тэгээд Монгол хоолнууд энэ төр зөндөөл ер нь ихэнх нь л Монгол хоолнуудтай ер нь resort-ууд ер нь зөндөө байгаа. Гэхдээ яг хэрвээ та хүсэх юм бол бас Монгол хоолоос хэлж болно гэсэн чинь. Гэхдээ хамгийн гол юм нь тансаг зэрэглэлийн ресторанд идэж болох үс хоолыг одоо Өмнөгов аймгийн Булган сумын нутаг дээр байгаа Баянзаг гэдэг газрын хажуутлын resort-уудын гоё тал хэр нутагт энэ зэрлэг байгаль дээр идж байгаадаа бас амар гоё онцлог байлаа. Мэдээж тий одоо айгүй олон resort-ууд одоо шууд нэг resort дээрээ бол Европ хоолыг гаргаж байгаа шүү дээ үйлчлэг үзүүлж байгаа зөөгчдөө. А энэ катерингийн үйлчлэг нь бол хаасан дээр Баянзаг тий 10 хэдэн километрийн цаана бас ингээ байгалийн үзэсгэлэнд очиж машинтайгаа очиж үздэг газар ингээ тухтаа ширээ сандал тий аяг тавг халбах сэрээ зөөгч Ямар ингэ. Нахоо. нэг юм би бол болчлоо. Бийж болчлоо. За тэгвэл болъё. Одоо ингэж байгаа өгөх үү те. Тий. Тэгэхээр их гоё байгаад байна л да. Тэгээд бас нэг хэд хоногийг бас гоё өнгөрөөлөө те. Гоё амарлаа. Гоё амарлаа. Тий. 5 тухтай гоё газраар үйлчлүүлгээрээ. Тэгээ өөрсдөө энэ нүдэрээ үзээд тэгээд бит хоёрын нэвтрүүлэг үнэн байсан байна уу? Худлаа байсан байна уу гэдгийг мэдэх хөлгөд те. Тэгрийн гол дээр бит хоёр 3 хоног сайхан амарлаа. Бит хоёрын бас нэг танилцуулга баярлаа. Гэг бас хамт үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүр дэлгэрэнгүй мэдээллийг бол тэгээ өөрсдөө авах бах тэгээд тийм хаягтай нь холбогдоод авах бах. За тэгээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирээ үзээрэй. Тэгээд 3 хоног хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Баяр та. Энэ 3 хоног гарах юм. Хоёулаа 3 хоног үст. Тэгээд 3 хоног хамт байсан үзэгч. Чи 3 хоногийн үйл явдалтай хамт байсан тэгвэл. Тийм ваа зү. За дуусгая. За 3 хоногийн үйл явдалтай хамт байсан 3 минутын бичлэгийг бүтэн үзсэн та нарт маш их баярлалаа.